2024 онд нийслэл ерөөсө 3 байгууллага ашигт ажилласан. За ийм байсан. Одоо тэгэхээр сая та бүхэн хүснэгтээ зарсан оюумаа дарга бараг 80-90 орчим хувийн ашигтай ажиллах гэж байна уу те? Энэ жил. Тэгэхээр энэ юугаа хэдүүлээ ингээд нэг юм тансаглал юм болгомоорг байна. Ягаад гэвэл бидэнд маш их ажил байна. Жишээлбэл одоо Улаанбаатарчуудын сүүлийн бараг 34 жил 35 жил ярьсан нэг төсөл 5 дугаар цахилгаан станц. Одоо хөрөнгө оруулалт бидний өмнө яг энэ хоолой дээр тавьчаад байна. Одоо мөн сүүлийн 20 гаруй жил ярьсан MLT эко ажилтны парк. Яриадлсан. Сая бид нар гүйцэтгэгчээ шалгаруулсан. Гэрээгээ хийдсэн тийм үү? За одоо мегмар захирал ингээд сууж байна. MLT-д бид нар эх жил 24 мегаваттын дулааны цахилгаан станцыг бид нар эхлүүлж 36 сарын дотор ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа. Хүннүүгээд бидэрт энэ шинэ хот цэвэрлэх байгууламж, газрын гүний дулаан, бусад одоо зам харгуу гэдэг их ажлууд байж идэг. Дандаа ийм хоолой тулсан ажлууд байгаа учраас нэгдсэн бодлоготой нийслэлийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн дагуу хэдүүлээ тодорхой ажлуудыг хиймээр байна. Ирэх жилүүдэд бидэрт гарахгүй хэдэн сайн мөнгө гарахгүй зардлууд гарахгүй юм салбарууд байна. Жишээлбэл нийслэлийн нийтийн тээврийн салбарт бид нар нэгч төгрөг гаргахгүй. Шаардлагатай тохиолдолд мөнгөө зарцуулъя гэж байна. Нийслэлийн нийтийн тээврийн санд 30 гаруй тэрбум төгрөг ирэх жил бараг 50 тэрбум төгрөг бол цугларна. 50 тэрбум. Гэтэл бид нар бүх автобусаа шинчилсэн. Тэгэхээр бид нар энэ мөнгийг жишээлбэл Таранбай төслийн Equity Finance гаргая гэдэг ч юм уу ийм одоо дэвшилтэд юм явж байна. Хот нийтийн аж ахуйн сая зардлыг сонссон. Бид нар сантай болсон. Энэ жил 1 тэрбум төгрөг цугларсан явж байна. Ирэх жил 2-3 тэрбум төгрөг цугларна. Хогны машин шинээр авахаар бол сангаас аавна, сандаа буцаагаад төрөөсөө орлогоо төвлөрүүлнэ. Ийм маягаар хэдүүлээ явахаар зүйлүүд байна.